Өгөгдлийн үнэн зөвийг шалгах. Цуглуулж байгаа өгөгдлүүд зөв форматтай эсхийг хэрхэн шалгах тухай авч үзье. Асуултын хариу нь тоо юм уу тодорхой түлхүүр үг байх эсвэл хамгийн ихтэй багтаа тэдэн үгтэй гих мэт хязгаар тавих бол Google Forms үүнийг шалган зөв болгуулж өгдөг. Өгөгдөл шалгах үйлдэл 3 төрлийн асуултад л үйлчлэнэ. Эдгээр нь богино хариултад асуулт, дэлгэрэнгүй асуулт, чекбокс асуулт. Эхлээд богино хариултад асуултыг авч үзье. Өгөгдлийн үнэн зөвийг шалгахын тулд баруун доод буланд байгаа 3 цэгийг дараад өгөгдөл шалгах сонгоно. Одоо өгөгдөл шалгах нөхцлүүдэд оруулъя. Хариулт тоо байх уу, тодорхой үгс, тэмдэгтийг агуулсан агуулаагүй байх уу, хариултыг үгийн тоогоор хязгаарлах уу, эсвэл regular expression ашиглах уу гэдгийг зааж өгнө. Би оролцогчоос имэйл хаяг асуусан байлаа гэж бодъё. Өгөгдөл шалгах нөхцөлд бичвэр тэгээд имэйл хаяг гэдгийг сонголоо. Ингээд асуулт хадгалагдсан ямар нэг сэйв тавч дарахгүй. Одоо дэлгэрэнгүй хариултад асуултад нөхцөл шалгаж үзье. Параграф асуулт үүсгэе. Өгөгдөл шалгах тахируулгыг идэвхжүүллээ. Нөхцөл нь хариултын хэмжээ эсвэл regular expression байх гэсэн хоёр нөхцөл байж болж байна. Хариулт 500 тэмдэгтээс сэтрэхгүй байг гэвэл тэмдэгтийн хамгийн их тоо гэдгийг сонгоод 500 гэдгээ бичиж орууллаа. Асуултаа оруулж дууссан бол хаа нэг газар дарахад л болно. Өгөгдөл шалгаж болдог сүүлийн асуултын төрөл бол чекбокс асуулт. Чекбокс асуулт шинээр үүсгэе. Өгөгдөл шалгах тохируулгаа идэвхжүүллээ. Чекбокс асуултанд оролцогч хэдэн хариулт сонгож болохыг би энд зааж өгнө. Хамгийн багадаа эсвэл хамгийн ихтэй эсвэл яг хэдэн хариулт сонгохыг тогтооно. Би энд оролцогч яг 2 хариулт сонгох хэрэгтэй гэсэн нөхцөл зааж өглөө. Хэрэв тэд нэг эсвэл 2-оос олон хариулт сонгох юм бол миний энд бичих тайлбарыг харах болно. Өгөгдөл шалгах нөхцөл оруулахад хэдхэн минут л хэрэгтэй. Өгөгдлийг шалгаж хүлээж авснаар таны дараагийн боловсруулах ажил хөнгөвчлөгдөх болно.